өглөөний мэнд төргий. Баярлалаа. За бидний бас яг энэ барьсан энэ урилгатай холбоотойгоор тий ер нь байгаль дэлхийд эко байх, хор хохирол учруулахгүй байх гэдэг энэ сүүлийн үеийн чиг хандлага давмгаа болсон байна. Танай сургуулийн хувьд мөн адил эко сургууль гэдэг тий юг авсан байгаа. Энэ талаараа бас хуваалцъя. За бүгдэнд өглөөний мэнд төргий. За ингээд одоо орчин үед бол ерөнхийдөө байгаль орчин дээлтэй байх тий энэ бүх зүйл бол одоо нөгөө нэг сургалтын хөтөлбөрөөр дамжуулаад ирээдүйд одоо зөв иргэн болох энэ суралцагч нарыг одоо зөв амьдруулах тий зөв хэвшилтэй байх гэдэг утгаараа бол бид нар сургалтын хөтөлбөрөөр дамжуулаад энэ хөтөлбөрт бол илсэн орсон. За ерөнхийдөө бол энэ хөтөлбөрт илсэн орж буюу эко сургууль болоход бол маш олон шалгуур үзүүлэлтийн дагуу бид нар өөрийнх нь сургууль дээр үнэлгээ хийгээд тэгээд тэр үнэлгээний дагуу бол бид нар одоо тайлангаа хөргүүлээд ингээд нотлогоожуулаад тэгээд одоо эко сургууль гэсэн ийм одоо батламжлалыг бол хүртдэг. Тэгээ манай одоо яг энэ сургууль дээр бол эко зөвлөлийн дараагаар бол манай уянгаа агш бас ажилладаг. Энэ талаараа бас товчгоо мэдээлэл хүргэх байх гэж бодож байна. Манай сургууль бол эко зөвлөлийг байгуулад 2 дахь жилдээ болж байна. За энэ хугацаанд бол маш олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлсэн байна. За үүний нэг жишээ нь болохоор бид нар одоо үндсэн 7 алхмын одоо дагуу бид нар эко сургуулийн үйл ажиллагаагаа хийдэг. За үүний нэг чухал зүйл нь бол нөлөөллийн ажил тийм ээ. Тэгэхээр хүн бүр одоо нөгөө эхлэн чи гэдэг шиг эхлэн та байж болно, би байж болно, бас бид байж болно. Тэгвэл бид нар одоо аливаа зүйлийг өөрчлөхийн тулд эхлээд өөрөөсөө эхэлдэг. Тэгэхээр бидний боловсролын салбарт ажиллаж байгаа бидний хувьд бол бид нар нөгөө хамгийн үн цэнтэй буюу хүн гэдэг зүйлийг бүтээдэг. Тэгэхээр бид нар бол бүтээгчдийн салбарын одоо нэг чухал хэсгийн хувьд бид нар түүнийг эхлүүлэхдээ тухайн хүүхдэд хандлагыг төлөвшүүлэхдээ сургалтын үйл ажиллагаагаараа мэрэгжлийн ч бай, ерөнхий эрдмийн ч бай хичээлүүдийг интеграцлж өгч, ингэж доктортой хүчлийн агуулгыг шингээж өгөх чухал юм аа. Ингэжээж тухайн хүний одоо аливаа зүйлийг харах өнцөг нь өөрчлөгдөн, хандлага нь өөрчлөгдөж. Ингэжээж одоо бид нар өөрчлөгдөж байна, тийм ээ. Тэгжээж бол бид нар нөгөө хамтдаа өөрчлөө гэдэг энэ зүйл рүү орох юм. Тийм. Нэр тийш шүү. Монгол улсын ирээдүйн Монгол улсыг хөгжүүлэх тэр иргэдийг бэлтгэж байгаа сургууль нь өөрсдөө энэ доктортой хөгжлийн 17 зорилтыг маш сайн ухамсарлаж хүүхдүүдээ багш нарыгаа өөрсдийг нөлөөлөгч болгож байгаадыг бахархаж байна. Энэ яагаад чухал юм бэ? Ингээ үгээр тайлбарлавал та бүхэн бас оюутнуудтайгаа тийм ээ. Оюутнууд нь та бүхнээс ойлгоод цаашаа яаж уламжилдаг юм бэ? За бид нар доктортой хөгжлгээл ингээ ярихлаар аюу том өргөн үрээ тийм ингээд хизээч хүрхгүй ингээд хэцүү юм шиг. Энэ жишээлбэл 17 зорилго за 169 зорилтуудыг одоо хизээдээ ингээд дуусгах одоо ойлгоод дуусгах юм биш гэж боддог л тоо. За тэгвэл энэ зорилтууд дотор яг ямар чухал зорилтууд байна гэвэл хүрээлэн борчин, эрчим хүч, эдийн засаг. Ерөөсөө энэ 3 тулгуур зүйл дээрээс нөгөө нэг олон зорилтууд жуургаад гарч байгаа. Тэгэхээр энэ зорилтууд нь бүгдээр хоорондоо уялдаа холбоотой. Тэгэхээр бидний одоо нөгөө усаа хэмнэ, тийм ээ? Тог цахилгаанаа хэмнэх, хог хаягдлаа ангиж ялгах чинь эдгээрээ суурилдаг гэж. Тэгэхээр хувь хүн дээр буугаад ирэхээр бид нар хогоо зөв ангилаж ялгаад хайчдаг, аливаа зүйлийн үр ашигтайгаар ингээд зарцуулцдаг. Тэнгүүд одоо дэлгүүрээ судалдаж авсан зүйл маань цаашдаа ахин яаж хэрэгжүүлж болох вэ? Энэ нь хүрээлэн бие орчин болон эдийн засагт ямар үр ашигтай байх вэ гэдэг талаас нь ингээд өнцгөө өөрчлөөд ингээд харах юм бол хандлага өөрчлөгдөж байлаа. Тэгэхээр жижиг алхмууд гэдэг бол хамгийн чухал тийм ээ. Бидний жижиг алхмуудыг бид нар хинт хүрэх ёстой вэ? Өөр хүүхдүүдээсээ эхэлж ингэж эхэлдэг. Тэгэхээр энэ хөтөлбөрийг ерөөсөө хаанаас эхэлдэг вэ гэхээр сургууль юм уу цэцэрлэгээс эхлүүл маш үр дүнтэй. Тийм. Эдгээр зорилгоудын нэг бол эрчим хүчээ хэмнэх байгаа шүү дээ. Бидний өмнө бас олон төрлийн чийдэнгүүд харагдчихэв. Яаж ширхэн та хэрвээ эдгээр энэ чийдэнгүүдээс алийг хэрэгэлдэг вэ гэд харцгаад бас буруутахгүй байна. Үүгээрээ дамжуулаад эрчим хүчний бас хэрэглээтэй шууд холбогдчихэв. Тэгэхээр ерөнхийдөө бол эрчим хүчний салбар бол өөрөө энэ одоо грин те буюу одоо доктортой хөгжлийн зорилтуудтай яаж нийцэж байна вэ гэхээр эрчим хүчийг хэмнэх хэл асуудал үүсэж байна. Тэгэхээр орчин цагийн одоо техник тоног төхөөрөмж бүгдээрээ бол эрчим хүчний тодорхой хэмнэлттэй тодорхой хугацаанд ажиллаа тодорхой хугацаанд амардаг те ийм горимтой энэ нь бол өөрөө дэлхийн чиг хандлага бол энэ үр ашигтай байдлыг одоо бий болгож байгаа. Тэгээд тэр үр ашигтай байдал гэдэг бол түрүүний одоо багшийн хэлж байгаа эдийн засаг болон нийгмийн те байгаль орчин дээлтэй гэдэг 3 энэ тулгуурд бол шууд утгаараа нөлөөлж байгаа. За энд өнөөдөр яг гэрэлтүүлгийн үзүүлэнг би бол авчирсан. За энд бол одоо хуучин бидний ашигладаг люминесценц буюу улаасгч хэдэн. За тэгээ бусд нь бол яг энэ бол нөгөө
цэгэн лед гэрэлтэй. Тэгээд гоёлын лед гэрлүүд ингээд харагдаж байгаа. Тэгээ эндээс юу харж олж байгаа вэ гэхээр жишээлх юм бол улаасах чийдэнгийн хувьд бол маш өндөр чадлыг зарцуулж ажилладаг. Маш өндөр халддаг те. Маш өндөр их энергийг. Тэгээ ашиглалтын одоо ашиглах цагийн хувьд жишээлх юм бол асан цагаас хойш 1000 цаг чөлөөний ажилдаг байх те. Лед гэрлүүдийн хувьд бол маш бага. Энийг одоо тооцох юм бол хэд дахин бага хэмжээний чадлыг зарцуулдаг. Тэгсэн мөртлөө ашиглалт одоо гэрэлтийн хувьд бол энэ одоо улаасах чийднээс ялгаа байхгүй. Мөн ашиглалтын хугацаа нь бол одоо энэ улаасах чийдэн бол 1000 цаг байх лед гэрлийн хувьд бол 15000 цаг ажилласан цагаас эхлээд ажиллаж байдаг тийм. Тэгээ ингээл үүсгэхээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр аль гэрлийг бид нэр сонгох юм. За өнгөрсөн 7 хоногт бол Европын холбооны том өдөрлөг боллоо. Тэн дээр бид нар одоо иргэдэд энэ одоо гэрэлтүүлгийн тий ашиглалтыг харуулах зорилгоор бас энд очиж бид нар хүмүүст одоо тайлбар хийж одоо эрчим хүчээ яаж хэмнэх вэ, ямар төрлийн гэрлийг сонгох юм бол таны амьдрал тий хэрэгцээтэй гэдэг бас ийм одоо үзүүлэнг очиж танилцууллаа. Тэр үеэр бол иргэд маш их сонирхож одоо энийг бол ойлгоё гэсэн ийм ухамсартай байсан. Тэгээд тэрээр юу гэж байгаа гэхээр тэр одоо ерөөсө алхам тутамд л хүн одоо амьдралдаа энэ одоо бидний бүх төрлийн хэрэглээ уус, цахилгаан гэдэг ингээд бүх төрлийн хэрэглээгээ бол бид нар өөрсдөндөө ээлтэйгээр зохицуулж те хэрэглээгээ хэмнэж зөв үр ашигтай байлгах нь бол бидний амьдрал ирээдүйн хойч одоо хүүхдэд мань те эхтлэхэд мань хэрэгцээтэй юм байна гэдгийг хүн болгон ойлгосон байгаа нь бол тэнд бас харагдчихсан. Өнөөдөр өглөө хэлбэрийг үзэж байгаа үзэгчтэй гурлаа аль нэгнээс нь уриалга твшүүлээ. Тэгээд мөн үүн дээр тулгуурлаад сайн туршлага цаваалцахгүй юу? Одоо офса амраа гэдэг нэг уриалга байдаг шүү дээ. Өдөр цайны цагаараа та бүхэн гэрлэн унтраагаал гарчих юм бол тийм ээ жилийн дараа юм уу нэг айлын одоо бүтэн сарын хэрэглээний тэдэн сарын хэрэглээний тог цахилгааныг хэмсэн байхын үүнийгээ бид мэддэггүй шүү дээ. Хэмнэл гэдэг унтраалгаа даралгүй л гараа явдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нэг уриалга твшүүлээд гой сайн туршлага харилцъя. За яг энд өнөөдөр нөгөө эрчим хүчийн хэмний унтраай гэдэг нэг юм уриалгатай бас ирсэн байгаа. Тийм хоёр. Тэгээ энэ одоо уриалгыг яг өнөөдрийн шинэ 7 хоногийн бас юу болгоё. Тэгээ манай сургуулийн хувьд бол нөгөө эко сургууль жил болгон бид нэг ийм тодорхой сэдв аваад сэдвийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тэгэхээр манай сургуулийн байгууллагын хувьд бол энэ жил жишээлх юм бол эрчим хүчийн хэмний гэрлийн унтраа гэдэг ийм урайтай үйл ажиллагаануудыг энэ бүтээгч хэмжил зохион байгууллаа л да. Тэрнийхээ хүрээнд бол жишээлх юм бол эрчим хүчний хэрэглээтэй холбоотой, хэрэглэгчтэй холбоотой уул мөрийн судалгаануудыг бид нар хийдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг одоо багш нарын өрөө байна гэж бодоход багш нарын өрөө хичнээн одоо цаг гэрлээ асааж байна. Багш нар хичнээн цаг компьютераа залгаж байна. Хичнээн цаг уцаац нь хэлж гэнэ гэдэг дээр бүгдэн дээр нь уул мөрийн судалгаа хийгээд тэр нь өмнөх сарынхаас бид нар одоо ингээд нөгөө танилцуулга мэдээлэл хүргээд өмнөх сарынхаас яаж одоо багассан байна гэдэг уул мөрийн судалгаанууд хийгээд түүнээс бид нар энэ жил энэ сар те одоо эрчим хүчнээ яаж хэмнэсэн байна вэ гэдэг одоо үр дүнг гаргаж ирээд тэгээд олон улсынхаа байгууллагууд жишээл хөргүүлдэг тайлан мэдээг хөргүүлдэг. Түүн дээрээс үздсэн хамгийн нэг бодиттой юм бол одоо манай багш нар ихэнх нь хуучин бол суурин компьютерууд их ашигладаг байсан. Тэгээд суурин компьютер бол нэг залгаал орхих юм бол байнгын тэжээлтэй ингээд эрчим хүчийг хэрэглээл байж байгаа. Тэгтэл одоо бол сургуулийн бодлогоороо суурин компьютерыг ерөнхийдөө халаад бүх багш нар маань энэ зөөврийн компьютертэй болоод тэгээ тэр зөөврийн компьютер бол нэг л цэнэглэгчийн бол дахиж эрчим хүч залах шаардлагагүй тухайн өдөр нөгөө компьютер ашиглаж байгаа байхгүй. Энээс харахад бол тэр сургуулийн эрчим хүчний зарцуулалтанд бол нөлөөллийг буюу хяналтыг бид нар бий болгож чадчихна гэж бас сая бол судалгаагаар гарсан. Тийм байна. Утасны цэнэглэлчээ залгаатай үлдээчихдэг шүү дээ. Тэгэхэд хүртэл хог үжидэг гэж хэлсэн юм байна. Гүйдэлгүүж гүйдэл байгаа. Жил ирэх тусам ингээд аль салбарт ч бай хүүхд залуучуудын оролцоог их дуу хоолой сонсдог болсон юм шүү дээ. Танай сургууль дээр байгаа эко клуб сурагчдуудын хувьд ямар бас санааг гаргаж ирж байгааз авууштай бас хүүхдүүдээс гарч болох тэр санаанууд их олон байгаа л гэж бодож байна. Жишээлбэл манайд нөгөө хэрэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэндээ хандивлаа гэх нэг тийм аян байдаг. Тэрэн дээр хүүхдүүд өөрт хэрэггүй зүйлсүүдээ авчираад бусад хэрэгтэй зүйлсүүд болно гэдэг нөгөө цуглуулдаг. Тийм тэр нь бусдандаа ингээд дахин ашиглах тийм зүйл болдог. Тэгээд дээрэс нь нөгөө байгальд хэрхэн удаа нөгөө уусаж алга болох тийм зүйлүүдийг хөвчлэн дахин ашиглах талаар цэцгийн сав ч юм уу тий ямар нэгэн цэцгийн шүршигт ч юм уу тийм байдлаар бол ашиглахыг илүүд үздэг тий. Энэ бол ингээд хувь хүний ингээд хандлага нь ингээд өөрчлөгдөл харах үнцг нь өөрчлөн гэсэн үг шүү дээ тий. Таны хувьд биологийн багш ямар уриалга гэдэг бол хамгийн их төвшүүлэхгүй бас телевиз үзэж байгаа хүмүүстэй хамт бол. Миний хувьд болохоор зэрэг нөгөө хүн бүр нэг цэцэг.
тий. Энэ бол мэдээж байгаа орчиндөө бид нар хүчил төрөгчийг явж идэг үргэлж бид нар ус уухгүйгээр хэд хоног амьдарч чаддаг бол хүчил төрөгч байхгүй бол бид нар амьсгалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр миний хувьд болохоор нэг хүнийг цэцэг гэдэг үрээг бол би дэвшүүлмээр байна. За баярлалаа. Сонирхолтой юм байна. Тэгээд энэ гэрэл чийдэн дээр бас ингээд хүүхдүүд оюутнууд ч юм уу те манай залуучууд ингээд энийг мэддэг байх нь ямар их давуу талтай вэ гэдгийг бүр ингээд баримтаар гаргаад ирсэн юм шүү дээ. Тэгээд офис гэр энэ бол хаач ингээд цахилгаан эрчим хүч бол бидний амьдралд ингээд салшгүй холбоотой. Мөн дээр нус гэдэл одоо олон зүйл ярих болов уу? Одоо бидний үзэж байгаа үзэгчтэй бас дахиад нөлөөлөе тийм ээ. Нөлөөлийн зүйлсийг л хэлэх нь зүйтэй болов уу? Тэгээд юм их энгийн зүйлээс эхлэх юм а тий. Нөгөө л их юм байгаль орчин экосистем гэж нарны яриад гэдэг юм ингээд нэг надаас хоол юм шиг мөртлөө энэ бол яг бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм а гэдгийг л сайн ухамсарлах хэрэгтэй. Хамгийн гол нь бид өөрсдөө мэдлэгтэй байж өөр хүүхдэд заацраган шүү дээ. Тэгээ хамгийн гол нь одоо бид нар бол экосистем тогтвортой хөгжлийн 17 зорилт гэл яриад байгаа хэдий ч мөн чанарын тухайд бид нар өнөөдөр өөрсдийнхээ амьдралд яаж энийг хэрэгжүүлж байна. Одоо миний хувьд бол сургуулийн орчинд очихоор л нэг эко сургууль энд би юм хэмнэх хэрэгтэй гэсэн мөртлөө гэртээ очиод замаа хамаагүй усаа гоожуулаад гэрлийн асфальтаа орхиод байх нь бол миний амьдралын мөн чанарт нийцэхгүй байгаа хгүй. Тэгэхээр би бол гэртээ хараад ядаж гэрлээ унтрааж ийн усаа одоо шүдэ угаахтаа аяганд хийгээд одоо тодорхой ингээд нэг усаар шүдэ угааж ийн ч гэдэг юм уу те. Тэгэх юм бол би одоо бас л тэнд ажлаараа дамжуулаад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь миний амьдрал тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа. Энэ бол тэгээд тодорхой үр ашиг өгчвөл би мөн чанартаа одоо энийг ашиглаж хэрэглэж чадж байна. Амьдралд минь хэрэгцээ болж байна л гэж бодохгүй болвол зүгээр хоосон яриад ингээд байх юм бол бас үр ашиг бол нэлээд муутай байна. Тэгэхээр ойлгох хэрэгтэй, мөн чанарыг ухамсарлах хэрэгтэй гэж хэлмээр. Бодитоор үйлдэл үр дүн болох нь чухал шүү дээ. За баярлалаа. Их дэлхийгээ хайрлах бас нэгэн шинэ бодлыг шинэ 7 хоног төрүүлсэн та хоёртай ажлын амжилт хүсье. Танай сургуулийнх нь бас амжилт хүсье. Олон хүнд нөлөөлөөрэй. Залгсан бол салгая, нээсэн бол хай, тийм ээ? Асаасан бол унтрай. Маш их баярлалаа. Унтрай хэмний хайрлаа тий. За баярлалаа. Хэмний хайрлаа. Маш их баярлалаа.